хүндэт ард иргэдээ. 33 жилийн өмнө ажлын гараагаа эхэлж байсан төрөлх үйлдвэрээс шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Эрдэнэ үйлдвэр бол манай мөнхийн найрамдлын бэлэгдэл Монголын ард түмнийг бүтээлч үйлсэл уриалан дуудагч гайхамшиг бүтээн байгуулалт юм аа. Монголчууд бидний бүтээн босгох эрен үе ирж байна. Өнгөрсөн богино хугацаанд улс орны хэмжээнд олон үйлдвэр үүдээ нээж бүтээн босгохыг үйлсэд хурд нэмлээ. Тухайлбал барилгын, гахиурын, ган ширэн боловсруулах, күнсний болон бусад олон үйлдвэрүүд ашиглалтанд орлоо. Эдийн засгийн хүндрэлийг сөрөн эх орны бүтээн босгох салбар өндийж байна. 2014 онд манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа. Энэ бол монголчууд ихийг хийж бүтээж эхэлснийг нотолсон сайн үзүүлэлт юм аа. Энэ жил мал сүргийн тоо түүхэндээ хамгийн их буюу 52 сая хүрлээ. Энэ нь 25 жилийн өмнөхтэй харьцуулахад бүтэн нугарч өссөн үзүүлэлт юм аа. Бид өнгөрсөн хавар 310 мянган га талбайд тариалт хийж 520 мянган тонн үр тариа хураан авлаа. Энэ бол сүүлийн 17 жилд гарч байгаагүй том үзүүлэлт юм аа. Өнгөрөгч намар эх оронд маань хөрш улсуудын төрийн тэргүүнүүд айлчилж анх удаа манай улсын санаачилгаар Монгол Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсын төрийн тэргүүн нарын гурвалсан уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Монгол улс 2016 онд АСЕАН буюу Аз Европын 11 дахь өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг авлаа. Мөн анх удаа эдийн засгийн түвшиндийн хэлэлцээр амжилттай явагдаж, ил тод байдлын гэрээ батлагдаж, мянганы сорилтын сангийн төсөл үргэлжлэн хэрэгжих боломжтой боллоо. Манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа шин шатанд гарч, дэлхийд дахинд монголчуудын нэр сайнаар түгэн дэлгэрсэн он боллоо. Алсран одож буй 2014 онд ардчилсан хувьсгалын 25 жилийн тэмдэглэлт болон халахын голын ялтын түүхт 75 жилийн тохиолоо. Мөн соёл урлаг спортын салбарт бид амжилтаа ахиулж чадлаа. Эрхэм хүндэт иргэдээ хуучин он хулжилт шинэ он гарах мөч ойрцоор байна. Өнгөрсөн онд хийж бүтээснээ улам бэхжүүлж эх 2015 онд улам ихийг хийж бүтээцгээе. Манай их хурл засгийн газар төр засгийн бүх шатны байгууллагууд гар нийлэн эх онд олон тулгымцсан асуудлыг шийдэж улам урагшлан дэвжинэ гэдэгт би итгэлтэй байна. Хамгийн гол нь хариуцлага, бүтээн байгуулалтыг эрхэмлэн ажиллацгаая. Энэ тухай саяхан бид улсын их хурл засгийн газрын төвшөнд тодорхой ярилцаа. Эх оны 1-р сарын 1-ээс шилэн дансны хууль хэрэгжиж төмний хөрөнгийг зарцуулах үйл явц нээлттэй хяналттай болох цаг ирнэ. Үүний араас нийтийн сонсголын сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх захиргааны иргэдийн оролцооны ирээдүйн өв сангийн тухай хууль, олон хуулиуд иргэдийнхээ эрх ашгийг дээдлсэн албан тушаалтанд үүрэг хариуцлагыг сануулсан шудраг ёсыг тогтооход жинтэй хөв нэмэр болохоос олон хуулийг бид эх онд хэлэлцэн баталгаар төлөвлөж байгаамаа. За, эх 2015 он бол монголчуудын хувьд алт шиг үн цэнтэй хорон бүрийг нь алдалгүй ашиглах чухал он байх болно. Цаг хугацаа бидэнд гадаадын мөнгөнд тэмдэгтээс илүү үн цэнтэй хамгийн чухал хөрөнгө оруулалтаа. Гарч буй шинэ жил ирээдүйн хөгжлийн 10 жилдээ тэнцвүүц тийм үн цэнтэй байх болно. Цаг хугацааг алдалгүй эрхийг сорж боломжийг ашиглаж бүтээлч хариуцлагатай ажиллахыг нийт иргэддээ уриалж байна. Энэ уриалгыг эх орныхоо 408 зөвхөс цуугаа иргэддээ төдийгүй дэлхийн өнцөг улам бүрт сурч боловсрч аж төрж байгаа монголчуудаа хүргэж нийт Монгол түмэндээ шинэ оны гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Энэ мөчийг таацуулан дэлхийн олон газраас эх орноо байгууллага төлөөлөн манай улсад ажилд амьдарч байгаа хүн бүрт шинэ оны мэндийг хүргье. Эрхэм хүндэт ард иргэдээ монголчууд 2 саяулаа болсноос хойш 27 дахь жилийн босгон дээр 3 сая дахь иргэнэ манай улс хүлээн авах гэж байна. Монголчууд маань ерөөлөөр олуулаа болж байна. Ирэх жилүүдэд их хүүхдийнхээ эрүүл мэндэд
улам онцгой анхаарч ажиллах үүрэг айлх төр засгийн болон эрүүл мэндийн байгууллагууд ирж байна. Он солигдохын торгон мөчид өргөсөн тангарахтай үнчээр албаны үүргээ гүйцэтгэж байгаа ажилчид, эмч сувилагч, цагдаа, гал сониогч, онцгойгийнхан эрд цэргүүд болон эмчилгээ сувилгаа хийлгэж буй иргэддээ шинэ оноо өнгөж авахтаа угтахыг хүсье өрөөж байна. 2015 он шинэ санаачлага бүтээн байгуулалт улам нэмэгдсэн сайхан жил болно. Бүтээн босхыг элч хүч ундарсан үйлдвэрийнхээ энэ нүргэн дундаас азаа буурлууд, алиа бяцхан ус, айл гэр бүрт аз жаргал бэлгэж байхын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Гарч буй шинэ жил хүн бүхний өрөөл биелсэн сайхан жил байх болтугай. Ингээд цагаан сүүнийхээ дээжийг Монгол төмний маань буян заяа, темир өдрөг, Монгол айл бүрт аз жаргал, сайн сайхны өрөөл бэлгэж байхыг бэлэгдэн өргөё. Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргье. Монгол төмөн шинэ оноо сайхан ухтаараа. Хүрээ! Хүрээ! Шинэ оноо сайхан ухтаараа.